За маш их баярлалаа. Энэ бол маш чухал хилцүүлэг өнөөдөр явагдаж байна. Тэгээд энэ хилцүүлгийг бас ардчсан намаас хүний эрхийн хорон маань зохион байгуулж байгаад бас их талархаж байна. Учир юу вэ гэвэл хүний эрх та бүгдийн 3,500,000 иргэний хинээс ч айлгүйгээр чөлөөтөө үгээ илэрхийлэх энэ боломжийг ардчсан нам авчирсан юм аа. Тэртээ 35 оны өмнө. Тэрнээс өмнө хинч айлгүйгээр үгээ илэрхийлэх ирэхгүй байсан. Үнэн биз? Ирэхгүй байсан. Яагаад би энийг сайн мэдж гин гэвэл манай аав Сэрэтрийн жудаг гэж хүн байнга үгээ илэрхийлээд байнга хилмигддэг байсан. Хинээс ч яахгүй үгээ хэллээ, ажлаасаа халагдлаа. Хинээс ч яахгүй үгээ хэллээ, өөрөөр хэлбэл дарга нарын буруу булхайг шүүмжиллээ, ажлаасаа халагдлаа. Шүүмжиллээ, намаас хөөглөө. Тэгээ энийг би мэддэг учраас би ардчсан намыг сонгож өнөөдрийн хүртэл явж байгаамаа. За хоёрдугаарт эдийн засгийн эрх. Энэ бол хүний зайлшгүй байх ёстой эрх. Хүн өмчтөө байж болдгүй байсан ш. Та бүхэн санаж байгаа бол. Хүн өмчтөө байх ямар ч боломжгүй. Өмчтөө байлал бол дахиад бурууддаг. Тэрийг хурааж авах тухай асуудал яригддаг. Ийм үеийг өөрчилж 1990 онд ардчилсан хувьсгал гарсан. Тэгэхээр өнөөдрийн бидний энэ ардчилсан намд явж байгаа хүмүүсийн эрхэм үүрэг бол энэ 90 оны ардчилсан хувьсгалаар олж авсан энэ эрх эрхчлөө. Энийг хамгаалж, сахиж, цаашид дараагийнхаа үедээ шилжүүлэх ийм маш чухал түүхэн үүрэг ардчилсан намд ноогдож байгаа. Энийг дэмжиж явах нь иргэдэд ноогдож байгаа. Тэгэхээр сая монгол хөө хэлж юм л да. Зөвхөн хэлмэгдүүлэлт бол 20 дугаар зуунаар дуусаагүй. Хэлмэгдүүлэлт өдөр болго хаалгач нь тогшоод байж байгаа. Ерөөсөө бүр ингээл байнга тогшоол. Симхи гарвал орчих гол ингээл байж байгаа. Энийг бол өнөөдөр бүх иргэд өөр дээрээ мэдрээд явж байгаа. Монгол хүйсээ жишээ ярьлаа. Facebook дээр жишээлбэл тухайн засаг даргаыг нь шүүмжилсэн постн дээр лайк дарж болдгоо гэж байгаа шүү дээ. Лайк дарлаа. Засаг даргын хамгийн газраас залгалаа. Наад лайк аав. Яхаараа чи манай даргаыг шүүмжилсэн тэр мүү иргэн дээг дэмжиж байгаа. Яг одоо ав. Авахгүй бол одоо гэр бүлийнх нь тэр тамгын газарт ажиллаж идэг хүмүүсийг нь хална. Энэ чинь ерөөсөө энгийн мэт боловч хүний эрхийн маш том зөрчил. За сэтгүүлчдийн эрхийг бол хааж байна. Маш ихээр хааж байна. Үнэр цэцэгээ сэтгүүлчийн эрхийг хаасан нодлон уржна тий. Энэ дэр хэн гүйсэн? Бид нар танихгүй. Манай ардчсан намын гишүүд бол бас үнэр цэцэг сэтгүүлчийг танихгүй боловч дахиад хүний эрхийг хамгаалах үүрэг авчихсан ардчсан намын гишүүд л гүйж авсан. Тэрний дотор би бол яхаараа сэтгүүлчийн үг хэлэх эрхийг хаадгийн гээд талбай дээр ч гүйж авлаа. Дараа нь би өөрөө мөнгө төлөөд хэвлэлийн бахархал хүртэл хийж исэн. Шоронд орцсон хойно л доо. Тэрийг үнэр цэцэг мэдээгүй л байх л та. Энэ бол бидний үндсэн амин чухал үүрэг юм байнамаа. За хэлмэгдүүлэлт бол зүсээ хуйлгасан. Үнэхээр зүсээ хуйлгасан. Ян зүрийн аргаар ирж байна. Өнөөдөр би нэг юмд харамсаж байгаа нь юу гэвэл үндсэн хуулинд халдах хүртлээр хүний эрхийг дорой тулж шít. Хааж гин, боож гин. За яг иргэн би, улсын хурлын гишүүн миний би одоо яахав тэр хэлмэгдүүлэлт гүтгүүлгийн хонглоор чирүүлж байна л да. Нодлон гишүүн болсноос хойш. Би анх юу гэж хэлсэн бэ гэвэл оюун эрдэнэ ерөнхий сайдыг та ингээд бүтлгүй байгаа явдал чинь зоригийн хэрэгээс болоод байгаа ч юм шиг. Савсал гэвэл зоригийн хэргийг яриад ах юм аа. Танд өөрт чинь ноогдох хариуцлага гэж байхгүй мүү? Гэж хэлснээс ахуулаад энэ хэлмэгдүүлэлтийн нэг төрлийн гүтгэлгийн хонглоор чирүүлж явж байна. За өнөөдөр би нүүрсний хулгай нь үнэн юм уу, худлаа юм уу гэдгийг тогтоохын тулд нууц баримтыг авъя гэсэн үхэхгүй байна. Нүүрсний гэрээ буюу 10 тэрбумын асуудал бүхий энэ гэрээгээ нууцлцсан байна. Тэр нүүрс чи хэний өмчий? 3.5 сая иргэдийн өмч. Үндсэн хуулийн дээр бичсэн байгаа. Тэгэхээр иргэдэн яагаад энэ бидний одоо өмчийг хэдэн төгрөгөөр зарах гэж байгааг мэдэж болох эрхгүй юм бэ? Тэр компани өмч биш шүү дээ. Эрдэнэс 5-7 гэдэг. Гэтэл улсын хурлын гишүүдэд нь хүртэл энэ бидний өмчийг хэдэн төгрөгөөр зарахыг нь яаж тусгацсан бэ тэр гэрээн дээрээ гэдгийг асуугаад олж чадахгүй явж байна. Тэрийг асууж төр хороо байгуулах санаачлагыг гаргаад гарын үсэг зуруулаад явж байгаагийнхаа одоо үр дүн гэх юм уу үр дагаварт нь би өнөөдөр дахиад хонглоор чирүүлэл явж байна. Энэ бол хэлмэгдүүлэлтийн нэг төрөл.
За өшөө би нэг ноцтой маш их харамсаж байгаа нэг зүйлийг хэлье. Үндсэн хуулинд яагаад халдаад хүний эрх байтугай те одоо энэ үндсэн хуулинд халдаж ийн гэвэл сөрөг хүчин буюу ардсан намын ажлыг хийлгэхэ байлаа. Сөрөг хүчин бол энэ эрх баригч намын болохгүй, бүтэхгүй хулгай зэглэгийг зогсоох, хамгаалах, илчлэх ийм үндсэн үүрэгтэй. Хуулийнхаа дагуу завсарлага авах эрхтэй. Хуулийнхаа дагуу шүү. Тэгээд асуудалд орооцолдсон улсын хурлын дарга ямар ч байсан асуудлаа тогтоолгоод ирээ. Тэр хүртэл бүхэл бүтэн парламентын эндрээс хурал даргалж болохгүй гэсэн зарчмын шаардлага тавьсан. Тэрнийхээ төлөө завсарлага авсан. Энэ бол энгийн үзэгдэл, ингэх бүрэн эрхтэй, хуулийн дагуу шүү. Үндсэн хуулийн дагуу. Гэтэл өнөөдөр яаж юм гэхээр ардчилсан нам бол бузар нам, ардчилсан нам бол ажил зогсоолоо. Төрийн ажлыг гацаалаа. Асар олон дарамтыг ардчилсан нам руу чиглүүлж шít. Тэгээ одоо бид нэр иргэдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй айгаад за ингээд ард түмэн маань ажиллаа хийгээд ингээд гүйж орох юм уу? Хулгай лууртай эвсэх юм уу? Нэгдэх юм уу? Хизээч үгүй шүү дээ. Энийг бол 3.5 сая иргэд хүсэхгүй байгаа гэж бодож байна. Гэтэл сөрөг хүчнийг хүртэл ажлыг хийлгэхгүй хонглоор чирж эхэлж байна өнөөдрөөс. Энэ бол хилмигдүүлэлтийн нэг төрөл. Асар олон хүнийг хилмигдүүлж байна. Одоо ялангуяа сөрөг хүчин буюу ардсан намын гишүүдийг маш олноор шоронд хордог яг сонгуулийн үеэр. Энэ өөрөө төрийн хүч нөөцийг уруугаар ашиглах эрх баригчдын зүгээс онол ASR abuse of state resource гэдэг. Хуультай. Энэ хамгийн ноцтой нь юу гэж үздэг гэж санхүүгийн төрийн нөөцийг ашиглахаас илүү хууль хүчний байгууллагын хүч нөөцийг ашиглаж сөрөг хүчнээ намнах нь энэ нэр төрлийн 9 одоо категорийн хамгийн ноцтойд үздэг олон улс. Гэтэл үг хэллээ бол хонгил. Дахиад жоохон үйлдэл хийлээ бол шорон. Юус ийм юм руу явж шít. Тэгвэл энэ сөрөг хүчнээ бүр татан болгоо л да энэ ардын нам. Татан буулгаад ангаараа засаглаа тэр бүрэн авторитар дэглэмнүүгөө оролдоо. Би энэ олон улсын байгууллагыг бас биширлээ. Яа тэгэхээр үнэн зөв гаргадсан бэ? Энд чи бидний тоглолтод орохгүй л дээ. Түүгээрээ шалгаад Монгол улсыг 2024 онд сонгуулийн авторитар дэглэмтэй улс болгоцсон. Албан ёсоор. Сонгуулийн авторитар дэглэм гэж юу вэ гэвэл нэг худлаа өмнө сонгуул хийдэг мөртлөө бусад тэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр бусад бүх институтуудыг худалдаж авсан тийм нийгмийг сонгуулийн дарангуй дэглэм гэж үздэг юм онлоор. Тэр Монгол улс тэр дэглэмд орцсон шүү дээ. Одоо нэг мөсөн сонгуулаа боловчих энэ эрх баригч нам. Тэгвэл бүр албан ёсоор тэр дарангуй гэдэг дараагийн шат руугаа орох гэж байна. Энийний цаана дандаа иргэдийн эрх ашиг хохирдог байхгүй юу? Энэ иргэд чинь тэр нүүрсээ үнтэй зармаар байна шүү дээ. Уг нь. Гэтэл яагаад хин нэгэн этгээдүүд хямдхан зарчгаад тэрийг нууцлаад байгаа юм бэ? Тэр гэрээгээ яагаад нууцлаад байгаа? Эн чинь энэ иргэдийн эрх ашиг хохироогүй юм уу? Тэгээ энийг шалгаж тогтооё. Буруугүй бол бурууг нь гаргаад ирье. $100 зарах гээд бичсэн бол азны койл ашгүй. Манай төр айгуу сайхан гэрээ хийсэн байх гэдэг ингээд алга ташмаар байна. Буруу дутуу $50 хийсэн бол бид нар ч бас үнэ нэммээр байна шүү дээ. Тэр энэ ажлыг хийлгэхгүй төлөө бүтэн одоо 7 хоног хилмигдүүлэлтийн хонглоор чирж ийн л да. За тэгэхээр одоо үүгээр би яриагаа дуусгаад бид нар өнөөдөр эргээд 35 жилийн өмнөх тэр 70 жилийн түүхэнд үгээ хэлэхээс бэмбэгэн айдаг энэ нийгэм рүүгээ орох юм уу? Орохгүй юм уу? Энэ торгон заагийн дээр ирсэн байна иргэдээ. Манай иргэд бол хэрсүү байх гэж би бодож байна. Тэгэхээр энд цугласан энэ бүх хүмүүсийн хүчин чармаалтын дагуу бид нар иргэдтэй үнэн байдлыг илрүүлэх, илтгэх үүрэгтэй. Тэр энэ ажлаа ардсан намын хүний эрхийн дэд хороо бас өшөө сайн хиймээр байна. Хүний эрхийн одоо дэд хороо бол энэ ч одоо бүр тэ одоо энэ Монгол улсын хамаг зовлон туучсан хүмүүс дандаа ийшээ ханддаг болсон биз дээ. Хүний эрхийн үндэсний комисс юу хийж байгаа? Хүний эрхийн үндэсний комиссийн хийх ёстой ажлыг энэ хэдхэн хүн хардаа ийм хүмүүс л хийгээ сууж шүү дээ ардсан намын. Нодлон 21 настай залуу яаж гавтагаа нас орсныг бүгд мэдж байгаа.
тэрүүгээр сонсгол зохион байгуулах гээд явж хахад бас зөндөө бэрхшээлтэй тулгарсан. Ерөөсөө хүний эрхийн зөрчлийг арилгуулахыг хүсдэггүй энэ нам. Аргагүй л дээ. 37 онд хэдэн мянган хүнийг хилмигдүүллээ. Ерөөсөө хилмигдүүл дуусаг байгаа шүү. Бүгднгийнх нь хаалгыг тогшиж байгаа. Тэр энэний эсрэг ард түмэн нэг байх хэрэгтэй. Нэгдмэл байх хэрэгтэй. Үнэн мөнийг ялгах хэрэгтэй. Хулгай хийгээгүй бол шалгуулах хэрэгтэй. Ямар ч албан тушаал хашиж байгаас үл хамаарч. Талах хулгаалсан хүүхдийг яадаг вүлээ? Ийм үг гэдэг штэ. Төмөр зам хулгаалсан хүн бол парламентын гишүүн болдог. Зүсэм талах хулгаалсан бол шоронгийн хадаас болдог гэд. Энэ хил зүг чинь Монголд бодит утгаараа хэрэгжиж штэ. Олон жил хэрэгжиж штэ. Ардсан намын үжил баримтлал дотор цаазын ялан эсрүүцтэй. Яагаад? Гэхдээ тэр хүний чинь хилмигдүүлсэн байвал алчлаа тэгэл баа штт. Тэр алдсан хонь нь яах юм? Хин ч үүж гэж чадахгүй штт. Хүний аим штт. Тэгэхээр энэ цаазаар авах ялыг сэтгэлийн хөдөлгөөнөөр хизээч сэргээж болохгүй. Яагад гэвэл дахиад гимгүү иргэд цаазаар авахулж идэг байхгүй юу? Хичнээн ерөнхий сайдаа бид нэр цаазаар авсан. Харийн нутагт. Харийн нутагт шүү. Энэ бол саяхныг түүх штэ. Дахиад өөр хэлбэрээр хилмигдүүлэлт явахыг Монголын иргэд хизээч хүлээн зөвшөөрч болохгүй. Тэгэхээр энэ хилмигдүүлэлтийн төрлүүдийг маш сайн ойлгуулмаар байна. Ард иргэдэд. Айлгаад хонглоор чирээд, гүтгээд, доромжлоод дуугийн хордог цаг өнгөрсөө. Ирэх баригчдаа. Өнөөдөр бид нэр шудраг ёсны төлөө тэмцэхэд ямар ч хонглоор оруулаад чирэхэд ард түмэн бол ойлгоно гэж би найдаж байгаа. За